Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Google Meet-ээр хичээлээ явуулж байхад дундуур нь admit гэд хүсэлт орж ирдэг. Тэгвэл энэхүү асуудлыг дараах алхмаар шийдэж өгч болно. Ингээд Google Meet сайт руугаа орцгоё. За энэ дээрээ meet.google.com гэж бичиж өгöd орно. За new meet-ийн дээрээ дараад уулзалтын зохион байгуулалтыг хийж өгнө. За яг одоо уулзалтаа зохион байгуулна гэж байгаа бол start руугаа ороод уулзалтыг зохион байгуулна. За Google Calendar дээрээ төлөвлөлтөө хийнэ гэж байгаа бол ийшээ орно. За яг одоо уулзалтыг зохион байгуулна гэж байгаа учраас ийшээ орлоо. Энэхүү гарч ирж байгаа цонхноос Google Meet-ийн уулзалтынхаа линк маань гараад ирж байна. За энэ линкэн дээрээ дараад хуулж авнаа линкээ. За хуулж авсныхаа дараагаар тухайн одоо илгээх гэж байгаа сайт дээрээ эсвэл Facebook групп дээрээ авчиж байршуулна. За нэг болвол add address гэж ороод хүмүүсийнхээ мэйл хаяг руу илгээж болно. За тэгээд Google Meet-ийн код гэж нэхэд байдаг. Тэр код маань болохоор энэ ташуу зураасны ард бичигдсэн хэсэг маань болохоор энэ уулзалтын маань код болдог байгаа. Одоо админ хүсэлтийг автомат болгох хуудас руу шилжин орцгоё. За шинэ таб үүсгээд энэ дээрээ Web Store гэж бичээд өгнө. За Chrome Web Store руугаа ороод за энэ хайлтын энэ хэсэг дээрээ Google Meet Auto Admit гэд хайна. За гарч ирж байгаа extension гэсэн талбараас алийг сонгож болно. Дараах сонголтуудаас аль нь ч болно гэсэн үг. За Admit гэд хамгийн ихний энэ аппликейшнийг сонгоод авлаа. За ингээ гараад ирэхээр ерөнхийдөө аль ч аппликейшн сонгосон доод талд нь заавар нь гарч ирдэг байгаа. Тэгэхээр энэ аппликейшнийг сонгон ашиглаж байгаа бол та active гэсэн одоо энэ сонголтоо хийсэн тохиолдолд энэ аппликейшн маань ажиллаж эхэлнэ гэсэн үг. За ингийн тулд одоо та бүхэн маань add to Chrome дээрээ дарна. За гарч ирж байгаа мессежнээс add extension гэдгээ сонгоод авчна. За ингээд доод талд маань ингээд уншиж байна. За тэгээд энд ингэж орж ирдэг байгаа. За эндээс та бүхэн маань болохоор одоо энэ гарч ирж байгаа эндээс энэ пин дараад өгчнө. За ингээд пингээр болохоор энэ хэсэг дээр гаргаад ирчин гэсэн үг. За тэгээд энэ дээрээ ингээд дарахаар одоо энэ нөгөө хоёр сонголт маань гараад ирчин. Active гэх юм бол энэ хүү одоо аппликейшн маань идэвхжиж гин гэсэн үг. За deactive гэх юм бол энэ аппликейшн болохоор off буюу идэвхгүй болж байна гэсэн үг байна. Ингээд бүгдээрээ энэхүү аппликейшнийг ажиллуулж үзье. За ингээд нэгэ ингээд туршилт хичээлээ орсон байгаа.
Хэрвээ энэхүү аппликейшнийг ашиглахгүй гэж бодож байгаа бол энэхүү аппликейшн дээр очиод маус хоёроо дараад remove сонголтыг хийнэ. За гарч ирэхдээ энийг дараад аппликейшнгээ буцааж болно.